Тэгэхээр асуудал их бодтой хандмаар байна. Ярьж байгаа асуудлыг сонгуультай холбогддог аль нэг салбарын эрх ашгийг дэмжиж байгаа байдлаар ч хийгээд байгаа юм шиг ийм байдлаар илэрхийлж боломгүй байна. Яагаад төр хөдөө аж ахуйн салбараа дэмжиж байгаа юм хэр зэрэг энэ хөдөө аж ахуйн салбар өөрөө хүн амын амжиргааных нь гол салбараа. Хүн сэргэлдэггүй хүн байна уу? Хувц өмсдөггүй хүн байна уу? Тийм учраас бид энэ өргөн түмнийг хүнстэй хувц сунартай байлгахын тулд энэ салбарыг дэмжиж байгаа юм. Нэг дэмжихийн бас шалтгаан байгаад байгаа. Монголын өөрийнх нь уур амьсгал их өөр, хөрснийх нь бүтэц агуулмж их өөр. Тийм учраас үг хэлж байгаа. Дэлхийн хөдөө аж ахуй хөгжсөн улс орнуудтай харьцуулах юм бол манай бүтээгдэхүүний нэгжээс авдаг хэмжээ нэлээд бага. Тийм учраас энийг бид төрийн бодлогоор дэмждэг, өрсөлдөх боломж үнэхээр хязгаарлагдмал ийм зүйл гэж. Хоёр дахь зүйл бид одоо 330-аас 340 мянган тонн хамгийн багадаа будаа байвал нэг 230 мянган тонн гурил гаргаад авдаг ийм л улс байхгүй юу. Гэтэл өнгөрсөн жил 64 мянган тонн гурил импортоор оруулаад ирсэн. Нийт хэрэглээний бараг 20 гаруй хувь. За дээд гурилынхаа бол 82%, нэгдүгээр гурилынхаа 16%-ыг оруулаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь цаана нь үйлдвэрлэл газар тариалангийн салбарт чинь дарамт болохоос яах юм бэ? Энэ бол боломгүй зүйл байгаад байгаа юм. Энийг бид засах ёстой. Засахад учир байна. Бодох ёстой юм би. Баруун бүс нутаг үнэхээр л аслагдсан тээвэр логистикийн зардал өндөртэй байгаа бол энэ бүс нутагтаа энэ хүнсний хангамж, дандамайн гурилын хангамж, үнийн тогтвортой байдлыг яаж хангах уу гэдэг асуудлыг төр тусгайлан бодож зохицуулалт хийх ёстой. Энүүнийг бол би мөнхийн одоо бас бодож яваа зүйлээ. Энүүнийг бид анзаарах ёстой гэж. Хоёр дахь хэлмээр байгаа зүйл бол монопол элдв ус юмнууд байгаа юу гэвэл бас байхыг үгүйсэхгүй. Энэ нь тарифын бодлогоор биш, үндэсний дотоод өрсөлдөө монополийн гэдэг юм уу энэ зохицуултуудаараа явах ёстой зүйлээ. Энийг бид зөв шийдэх ёстой гэж. Дараагийн нэг зүйл бол яа харахгүй энэ анхдагч үйлдвэрлэлийг боловсруулах салбартай нь хослуулж хөгжүүлж байж л сая үйлдвэрлэлийн хэмжээч нэмэгдэн, эдийн засагч өснө, ажлын байрч бий болно, хангамжч нэмэгдэн, экспортч бий болно. Үнцийн орохын тухай ойлголт ерөөсөө энд л байгаа шүү дээ. Тийм учраас газар тариалан хөгжүүлье гэж 60 хэдэн жил зүтгэжчлээ. Энэ жил шинэ аян өрнүүлчихлээ. Тэгвэл одоо газар тариалан хөгждөг юм бол гарч ирсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэрүүдээ бид дагуулж хөгжүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Тэгээд цаана хүнсний хангамж ярьж чадахгүй шүү дээ. Тэгээд өнөө хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орн болох том зорилттой хангаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энийг цогцоор нь харж асуудлаа шийдэх ёстой. Тийм учраас би энэ тэгтээ дан гурил яриаггүй юм шүү. Малын тижэл ярьсан юм. Өнгөрсөн жил үнэхээр зудтай байсан. Дотоодод үйлдвэрлэж байгаа тижээлээс давсан хэрэгцээ үүссэн. Үүнийг хангахын тулд тижээлийн импортын татварыг тэгэлж байж тижээлийн хангалтыг нэмэгдүүлэх юм бодлого барьсан. Тодорхой хэмжээнд би үр дүнгээ өгсөн. Гурил талдаа ч үр дүнгээ өглөө. Одоо цаашид бид энэ алдаа